Та бүхэн өмнө нь өөрсдийн төсөөлийн дүрээ бүтээж байсан уу? Хэрвээ би аниме эсвэл тоглоом дотор амьдрах байсан бол ийм дүр байх байсан даа гэж зохиож байсан бол та нарт хэлэх баяртай мэдээ. Энэ бол яг тийм аниме. Тоглогчид өөрсдөө дүрээ зохион бүтээдэг тийм маш алдартай тоглоом байж гин. Тэр ч байтугай ямар амьдрал туулсан юу хөцөж мөрөөддөг гээл нэгэсэндээ өөрсдийн төсөөлийн дүрээ бүтээж тоглодог тийм тоглоом байжээ. Манай гол дүр харин их хэцүү амьдрал туусаар хүч чадлын өргөлд гарсан Lupus гэдэг нэг өөрхийн зохиосон эмэгтэй дүрээрээ маш алдартай. Энэ тоглоомын хамгийн алдартай дүрүүдийн нэг бөгөөд тоглоом зохион бүтээгчдийн талаас ч гэсэн манай хүнд дэмжлэг үзүүлдэг байж. Тийм болооч тэр тоглоомны сахиусан тэнгэр түүнд нэгэн туршилтанд оролцох хүсэлт явуулжээ. Өө нэрээ нэг ийм зочлоод үзэхэд буруудахгүй хөөрхөн тоглоом сонирхогчид болон аниме сонирхогчдод зориулсан Discord сервер байгаа. Линк энэ комент хэсэгт үлдээч. Энд байнгын нэг аниме ивентүүд явагддаг юм байна лээ. Аниме мэдлэгээс шалгах өрсөлдөх сонирхолтой бол ороод үзээрэй. Ингээд уран зөгнөлт ертөнцийн хүмүүс өөр ертөнцөөс баатар дуудах шиг хэрэглээд амжилттай болчлоо гэд бөөн баяр хөөр болцоохоо манай MC-гийн хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол түүний цээжинд байрлах авраг том гаригууд. Гэхдээ юу юунаас илүү айлгсан нь түүний гэр бүлийн ертөнцөнд байхгүй болсон байв. Ингээд өөр ертөнцид өөрийн зохион бүтээсэн Lupus гэд дүрийн бид орсноо ойлгож би өөрийн шүтдэг мөрөөддөг охинтойгоо уулзах гэж бүтээсэн болохоос биш би өөрөө Lupus болчоор чинь ямар ч утга алга гэд бөөн уур болов. Тэгээд маш ээлдгээр энэ хүмүүсээс одоо яг юу болоод байгааг нь асуухад дуу хоолой нүртэл жирийн хүмүүсийг сөхрүүлэх шидтэй тул өөрийгөө тайвшруулах гэж чадлаараа хичээж байв. Хөөе хүмүүсээ энд яг юу болоод байна? Төсөл байдлыг тайлбарлаач өгөөч гэд. Харин энэ тэнэг хөлдөн мангар хүмүүсийн хувьд өөртөнцөөс баатар дуудах гэж байгаад сандгүй Lupus-ыг дуудчих. Хүн төрлөختний айж жигсдэг домогт хорон санаад жөтгөрийг дуудчихжээ. Энэ сахалтай өвгөн чи дүнгийн сая дэлхийн сүрлийг дуудчихлаа шүү дээ. Аз тарч Lupus-ийн оюун санаа бол Японы гэрийн мохор цагсан азгүй жаал учраас сүрэл ирэхгүй ч байж магад. Манай хүн ч гэсэн түрүүнээс шичээсээр гаад ашгүй өөрийгөө тайвшруулчлаа гэд дахин эхнээс нь илдгээр ярих гэтэл нэлийн асуудал тарчаад 200 жилийн дараа дахин амилж байгаагаа мэдээд за би хүн төрлөختөндөө одоо нэгэнт дайсагнахгүй. Та нар дахиад баатраа дуудаж болно гэж хэлчихэд нисээд алгалав. Тэгээд шинэ ертөнцид ирснээ мэдээд галзууран ойрлж гарав. Мэдээж хамгийн ихэнд өөрийн бүтээсэн хуйг цайзлуугаа очив. Дурсамжуудаа эргэн санаад эморох гэтэл нэгэн охин гараад ирвэ. Нөгөөх нь ч нүдэндээ итгэж чадахгүй. Та эргээд ирлээ гэж үү? Таныг 200 жил хүлээлээ шүү дээ гэд бөөн баяр хөөр болоход Lupus чи хинбэ? Гадны хүн би орохыг зөвшөөрөөгүй юмсан гэхэд үгүй та арайчтэй өөрийнхөө үнэнч баатар албатаа мартлаа гэж үү? Таны зөвлөгч Дина вэ шүү дээ гэхэд нэрэ тэр сентинийх нь хажууд байнга зогсдог ямар ч үүрэг ойлгүй хөөрхөн тавилга маягаар тавьсан NPC нь ам орсныг ашгүй нэг ойлгов. Мөн манай хүнийг 200 жилийн өмнө алсан баатрууд нь Lupus-тэй тулалдаад хитрхи их гар цохирол амснаасаа болоод жөтгөрийн эзнийг ялж чаддаггүй ялагдсан байв. Жөтгөрийн эзэн одоо л амьд байгаа бөгөөд нөгөө домогт баатруудын 3 нь хүн биш учраас 200 жил өнгөрсөн ч гэсэн амьд байгаа гэж сонсон. Хамгийн гол нь өөрийнх нь туслахуд болох 12 жилийн домогт мангасууд амьд байгаа гэдгийг мэдэж ав. Хамгийн ойрхон нь Ares гээд хонь байв. Хонь шүү дээ. Гэхдээ Ares-тэй уулзахаас өмнө Дина 200 жил ордны мөнгийг хухай хоосон болсон эдсэн учраас мөнгө олохын тулд адал явдал хайгч болохоор шийдэв. Ингээд хэдэн орк агнах ажил аваад яваад очтол заван гахаанууд хамаг ирчүүд нь алаад хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлсан байв. Манай бульдозер харин явж очиод алхим хэрэглэн үүдэнд нь байсан оркуудыг махан таташуулгав. Тэр дариул хэдэн зуун оркууд гарч ирэхэд тэдний дайралт маш удаашарч харагдаж байв. Жигчийн хуруу хөдлөгдөдөд бүгд түүхэж ганц толгойлогч нь л үлдэв. Нөгөөдөг чинь шээс асрах үед Lupus чи харсангүй юу? Надаас зүхтэн гэж битгий бод гэхэд хэд томорсон утсан мах зогсоо цаггүй дэвсэж гарав. Цохилтууд нь нурууны массаж шуулсангүй тул хамгийн харгасаар хадан гэрлүүн зөлөв. Дина ч гэсэн хоосонгүй бүх оркийн махыг идэхийн тулд өөрийн портал хадгалах савндаа хийв. Бас энэ амьд үлдсэн хүмүүсийг бүгдийг ховсдох скил хэрэглэж энэ тухай мартуулъя гэхэд ер нь л Gofter шиг хамгийн аюултай хүмүүсийн нэг байж тарлаа. Тэгээд оркуудын агууг нураагаад авраг том големороо хүмүүсийг зөв. Тосхны хүмүүс шээс салж яхад бас нэг бүхэл бүтэн ус зүүрүүлэх чадaltaй голем тэдэнд зүгээр л бэлгэлчв. Ийм бэлгэлэх нь энгийн юм шиг. Тийм нэг охтууд байдаг да. Монитагаар уураг бэлгэлдэг. Бас зугаалгаар цөөн сэгсэж авчирдаг. Яаж ч утсан эн чинь энгийн зүйл биш ээ. Бас биш дээ. Манай хоёр чинь нисэж чаддаг. Яагаад энэ хоёр морин тэргээр яваад энэ хот бол нөгөө баатруудын нэг домогт эльфийн бүтээсэн улсынх ба ид шид байгалийн маана ихтэй хот байв. Тэгээд номын савн руу олж очиод хүмүүсийн левел 200 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй сул дорой болсныг олж мэдэв. Lupus бол үнэн ч шударга нэгэн бөгөөд сайн хандсан улс гүрэнд харамлахгүй тусалдаг. Өөрийн удирддаг улсуудаа хөгжил дэвшил авчирдаг нэгэн бөгөөд түүний туслахуд 12 орд нь чөтгөрийн эзэнт гүрнийг хүртэл айдас давтуулах хэмжээний хүчтэй байв.
Гэтэл хүмүүс түүний удирдлаганд байхыг хүсэлгүй түүнээс урвж Люпасыг алсан чөтгөрийн эзэнт гүрэнд маш том боломж олгож одоо чөтгөрүүдийг зогсоож чадах нэгэнт байхгүй болсон байв. Нэгсэндээ чөтгөрүүд Люпасаас айн хүмүүслүүд дайрч чаддгүй байсан гэсэн. Хүн төрлөختөн чинь мөхлийн ирмэгт ирсэн байна штэ гэдгийг нэг юм ойлгов. Гэнэт газар хөдлөлт болж хаасаагүй юм нуурч эхлэхэд Динагийн толгойч Люпасын хоёр уулыг мөргөж аяв. Газар хөдлөлт гэдэг нь энэ ертөнцид маш ховор бөгөөд ийм ид шид хэрэглэг нь нөгөө Арес гэдэг хонь болохоор энэ хотын мөхөл иржээ. Люпас нэн даруй чулуун тавцан хийгээд нисв. Дина ч гэсэн боломжийг яаж алдах вэ? Тас дэврээд ав. Ингээд хэдүүлээ Арес гэд өнөөх шидэт хоньны тухай мэдэж авах ба энэ нь солонгон хонь гэд тийм маш ховор шидэт хураг ба үхтлээ хүмүүс болон мангасуудад агнуулад бөөн драма авчаад явж байхад нь Люпас өөрийн хамгаалалтанд авсан тухай гарна. Ингээд хотлоо боцвол цэрэг армаа бэлэн байдалд орсон байх ба бүхэл бүтэн чөтгөрийн армид тэдний зүгөө явж байв. Хүмүүс ч гэсэн тэгээд ич хидэрээ бас ном сумаараа галж байна. Тэгтэл энэ нэг гоблиныг бамбай болгож ашиглаад уул нь өөрөө төмөр хуягтай байхгүй юу? Тэгсээр энэ арьсан хуягтай гоблиныг бамбай болгож ашиглаад үнэхээр зөвөн үзэгдэл байна. Хүмүүс ч гэсэн чадхаараа тулдаж энэ Ганц гэд булд руу энэ данд байгаа бүх авуураг авах ёстой татвар шиг булааж авч байв. Гэхдээ харамсалтай нь цэргүүд нь үхсээр манай хоёр сүлд үлдэхэд нөгөө домогт баатар чинь ашгүй нэг гараад ирэв. Тэгэд бүр өнөөх мангасуудыг чи хормын дотор арчиж аяв. Бороо яагаад аль дөрвөн гарч ирээгүй юм бэ? За хангалттай хүн өгчлээ. Одоо миний гарч ирэх цаг болсон гэж байгаа юм шиг. Мэдээж баатар маань ганцаараа бишээ. Энэ бол домогт мангасуудын нэг тэрэгцэртэй эльфийн дотны анд байв. Гэхдээ Люпас ажиглаж байгаагаар өөрийг нь асан энэ домогт баатар эльф нь өөрөх нь хүч чадлыг хоригдсан нэг тийм хараалт авсан байв. Энэ домогт долоон баатар нь чөтгөрийн эзэнд ялагдсныхаа дараа чөтгөрийн эзнээс ийм хараал авсан байв. Нөгөө ялагдсны шийтгэл гэх юм уу? Нэгэсэндээ өнөөх алдарт баатрууд маань шалны альчуур болсон өөрсдийнхөө хүч чадлыг гаргаж чадахгүй тийм сул дорой болсон гэсэн үг. Одоо байгаа гол хүч нь энэ усан мангас болж таарав. Ингээд бид бүхэн нөгөө цуу ярианы солонгон хураг Аресыг харах гэж үчи юм бэ? Юу хийсэн болохоор ингэж өөрчлөгдөг байна? Ингээд тулааны ширүүн хөгжим эхэлж усны эсрэг галын мөргөлдөөн болж баахан юу болоод байгааг нь мэддэгдэхгүй. Тэгснэ Арес тэнгэрдээ бүр хариалгаж марилгаал Мигретийг махан татаж шуудлан мөрөхөд нөгөө усан мангас Аресыг боож амьдаар нь хорхоог болгох шахав. Гэхдээ энэ үйлдэлээс нь болоод мөсөн мангас Левия маш их маанага ууршуулв. Нөгөө чөтгөрийн эзний хараал Левия ч гэсэн нөлөөлж нэлээд сул дорой болсон байв. Люпас туслахаас өөр аргагүй болж Динаг хөдөлсөн чигээрээ эргэлттэй цохилт хийхэд Аресыг төв алах хэвтал амбаардаа таяв. Тэгэд Мигрет дээр очиод мэдлээд Динаг үлдээгээд би Аресыг зохицуулаадахыг гэж хэлэн явхад Мигрет цочирдсондоо дуунч гарахгүй ичимхий охин шиг болов. Харин Люпас аниме мартсан уу яасан баахан Драгон Балын нисэх саунд эффект төр сонсогдож мосогдоод. Аригатаку укедотте оку. Бокудакара. Тэгээд нөгөө хөөхөн булбрайд тань хонилоо очиод нөгөө маа гэж дуурдаг байсан хонь мангар бүдүү олоотой болсон Люпас зочирдваа. Тэгээд Люпас алив ээж нэрлээ гэхэд Арес итгэж чадахгүй. Тэгтэл Люпас шүлэг уншиж гарваа. Миний хэн зураг магнаа адлсан толгойтой мянган бодрууны дундаас би харамгс таньдаг гэхэд Люпасыг сансандаа ороо норсон хуц шиг болсон Арес хамаг өчөрөө мөрөхөд Люпас ганц гараараа зогсов. Тэгснэ Люпас удаа үйлзэгүй Аресыг тэрврээд нурууг нь илж өгөөд яалтчгүй л маш их өхөөрдөж хүм бөмбөлөг шиг хаасаагүй шидэж гарав. Бүр яамчаагийн мим болсон гэж болчих. Нөгөө түрүүнээс хойш хаан тусдаа тулцаар гоод амар их аваараа цуглуулсан ч Люпастай тулцаанаас болж хамаг аваараагаа алдаад бүр аварааны өрөнд орсон Арес аргагүй ирэхэнд өөрийн хамгийн өвчтэй эскидээ эргэлж эргэн тойрноо хайлуулж хаяад гэрлийн урдаар Люпасыг мөрөхөд хаан тус даяар дөргөлтийг мэдрэв. Гэтэл энэ хараа Люпас бүр ганц гараараа зогсоосон байв. Тэрч байтугай түрүүнээс хойш Люпас нүцгэн гараараа тулцсныг та нар анзаарсан уу? Ганц нислахад л нөгөө хэдэн зуун тооны жинтэй Арес чинь өсрөн алга болов. Хэдүүлээ дахиад нэг вайптай боллоо гэмээр байгаа ч гэсэн харамсалтай нь Арес чинь эрэхтэй. Таныг үхтлээ сансан шүү дээ. Маа гэл Люпасын гаргийн хэмжээтэй хоёр бөмбөрцний завсар уйлж эхлэв. Дина харин энэ чөтгөрийн харанхуй портлоосаа юу ч болоогүй юм шиг цухууж байгаа нь амар инээдтэй. Ирон ва митоменэсо. Охицужи но Арес. Арес тэгснэ энэ ард байгаа танихгүй хүн манай тал юм шиг байна. Тантай ч гэсэн одооноос хамтарч ажиллахад таатай байна гэв. Дина яалтчгүй зүгээр л тавилга байсан бололтой. Тэгтэл Дина намайг санаач би бэсэн штэ намайг санаач гэхэд тэр нөгөө ханд нэр уусаж харагддаг нэг хүн байдаг байсан штэ. Та ч алхаж ярьж чаддаг байсан юм уу гэхэд Дина гүн цөхрөл автав. Харин Люпас дайдах дургүй чи яагаад ингэтлээ хүмүүстэй байлдаж байгаа юм бэ гэхэд танаас ургасан хүн төрлөختнийг би яагаад өршөөхгүй. Дэлхийд инх тайван авчирсан таныг хөнөөсөн хүмүүсийг би үзэн яддаг гээл уйлж эхлэхэд
Лупус толгойг нь хэлснэ. Миний хин цурга. За боллоо. Энэ үед чөтгөрийн эзэн гүрний хаан нэгтэй нэгэн гаж донтон ашгүй Свел хотыг эзэлж чадах нь Мегрет болон түүний усан гахай шалдаа буутал сул дорой болсон цагт намайг зогсоож чадах хинч байхгүй гээл бүгд 80 давилтаа тэнэг хүчтэй цэргүүдийнхээ өмнө тайчгчийн хувцастай клаймакс хийгээд дээд зэгтээ хүрэхэд цэргүүд дээр нь солир мэт Лупас Арес хоёр газардав. Тэгээд Арес дахиж энэ чөтгөртэй хамтарч ажиллахгүй гэдгээ илтгэхэд хөөрсөн бацаан бас энэ хоёр хутганда ямар их хайртайгаа ярьсаар Лупас руу дайрч гэлв. Энэ үзэгдэл ягаад ч юм бас нэг гаж донтныг санагдуулаад ямар ч байсан эцэст нь сүүлийн 5 минут хорон чалдалгүй чалчиж цуглуулсан оороогоо Лупас ганц цохилтоор алтаж бүр удам тамжсан оороны өртөө болвоо гэж хитрхи хүчтэй зохиулснаас болоод энэ анимыг дуустал олт хоргүй газар хүртэл цөлөгдсөн байв. Тэгээд Динэ хаанаас ч юм гарч ирснэ 7 генералын тухай лекц тавьж эхлэв. Яг л тоглоомны NPC шиг. Чөтгөрийн энэ 7 генерал бол 80 жилийн өмнө байгуулагдаад хүн төрлөختнийг сөнөг ажиллаа чөтгөрийн эзний тушаалаар гүйцэлдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ зулбцгнууд нь Лупасын чигчээ хуруунч зүрхээргүй сул дор. Ягаад гэвэл 200 жил өнгөрөхөд ганц хүмүүс сул дорой болоогүй бас чөтгөрүүд ч гэсэн суларсан байв. Лупастэй энэ зэрэгцэх хүн ганц чөтгөрийн эзэн болон түүний хүүл байв. Тэгтэл Лупас түрүүн бавсан бүх зэргүүдээ ховслож босгож ирснэ. Дахиж гай болохын тулд сонсгоо. Таамуусан хогийн цэгнээс гарч ирсэн юм шиг үзлийн царайтай зулбцгнууд, хог шаарнууд ирсэн газараасаа сурсан дуугаа дуулаад буцацгаа. Бас хүн гимтэж болохгүй шүү гэд харих тасалбарыг авч өгөв. Ингээд Мегрет мэдрэл мотод бүх зүйлээ тайлбарлаж түүний бүх дайсныг нь устгасныг хэлэхэд өнөөх Домогт Баатар нь бид нар хэдэн 10 жил яах гэж зовсон байна. Ийм хурдан устгацлаа гэж үдээ гээл. Ер нь бол Мегрет Лупастай зэрэгцгүүц ядчил саяны муу сайн чөтгөрүүдийг бол өлөггөн дийлэх тийм хүчтэй ч гэсэн чөтгөрийн эзний хараалаас болоод үхлээ дороотож шал арчсаар хэдэн бацаануудад энэ олон жил дэрхлүүлжээ. Бүр энэ зурдууд нь хүртэл бид нар л аврагдууллоо. Чи биднийг нэн түрүүнд аврах ёстой шүү гэд Мегретийн бүксийг долоох нь холгүй байв. Бөө авилгалд авцсан энэ улсад үнэхээр л дороодсон Мегретийг харж Лупас өрөвдөв. Удаан уулзаагүй хамттайгаа уулзсан Лупас минд асуухад "Эдда энэ нот ямар гижин царай вэ? Redo of Healer үзэж байгаа мó хаашаа? Лупас чи яагаад эргэж ирсэн юм бэ? Ингэтлээ сул дороос бид нарыг шоолохын тулд ирээ юу" гэхэд Лупас "Баатрыг дуудах гэж байсан хэдэн болдруунд санаандгүй намайг дуудсан юм аа. Чи яасан бэ өгшөө? Намайг алдсандаа тэгтлэг харамсаад байгаа мó" гэд зураглал. "Энийг сэжгийн хэн зурсан юм бэ? Амьдралдаа юм зааван зураг харж байсангүй. Ямар ч байсан чи намайг ялсан шүү дээ. Мэдрэлтэй. Үгүй Мегретээ. Чи өөрөөрөө бахархах хэрэгтэй. Юу харамсах? Эсвэргээрээ харин би та нартай хангалттай сайн тулаан үзүүлж чадаагүй учраас та нар харамсаж байгаах. Өөрөөрөө бахархаа. Тэрэгэн цэртэй өгсөн төгзөг минь ээ. Чи бол энэ улсын баатар шүү дээ" гэв. Тэгээд Мегрет өөрөө ирэхгүй өнгөрснөө санаж найзуудтайгаа ууд суудаг байснаа санаж Лупас болон түүний хоёр дагуулгарыг яаж бүгд инээлдэж байснаа бодон мөөмн хүртэл инээсэн гэж боддоо. Дахин зориг орж чадхаараа хичээхээр болов. Ингээд дараагийн уургалах мангасынхаа тухай ярьж эхлэхэд энэ Либра гэдэг мангас нь Лупасыг өгсний дараа түүн зориулж тоглоомчгүй заяа пирамид барьсан байдаг. Пирамид шүү дээ. Түүнийг авгаа хар далавчд хатны бунхан гэж нэрлээд огт амралтгүй хамгаалж эндээ тэгээд хамаг л үнэтэй алт эрдэнэс хамгийн хүчтэй шидийн айтем зэвсгүүдийг энэ бунханд хадгалдаг болжээ. Босод домогт хэрэгслүүд нь цаг хугацааны эрэхэнд устж өгөө болсон байв. Мегрет ч гэсэн завшааныг алдалгүй хэрэггүй юм болсноосоо олвол шидчээрээ гэгээд хариуд нь хөдлөхөд арай авсаархан хувцас өгөв. Ингээд гарах замдаа ганцаас минд асуухад "Пайн юу тасархай эмэгтэй надаас минд асуугаад байна" гэд цочирдов. Тэгхэд Лупас "Бороо энэ чи бие вэ шүү дээ. Нөгөө номын сананг заалгадаг. Тий хотод анх орж ирэхэд ганц зүг зааж өгсөн бохгүй юу? Сандарсандаа бороо. Тийм бэ штэ сайн яваарэ. Бас нэг хөөрхөн охин ч гэсэн" гэхэд Лупас "Наа чи охин бишээ банд" гэхэд ганц цочсондоо баазадээ эцсэндээ чаача бүжиг хийсэн юм шиг татгнав. Ингээд манай хоёр гүнж бол нөгөө Пембой ч алхаж яваад өнөөх пирамид чинь 500 мянган км юм биш дээ. Гэхэд Дина чулуун голем хийгээд дээр нь сууж явах тухай санал болгов. "Энэ охин биш дээ. Телепорт хийх чадвартай. Хэдүүлээ удаа дараалан харсан шүү дээ." "Ашгүй Лупас чи чинь телепорт хийж чаддаг үстэй" гэхэд ерөнхийдөө хүчрэг оюун санаатай хүнийг шилжүүлэх боломжгүй юм байна л да. Тэгээд Дина Лупас эзэнтэй бүр байн халуун устай голем хийчээч гэхэд Лупас бодож эхлэв. Манай гур зүгээр л нисэж чаддаг штэ бас. Яагаад ийм амархан яваад очих юмыг хүндрүүлээд байгаа гурван бол руу вэ? Ингээд Лупас эргэн тойрны чулуун металл мод эдрээс алхим хэрэглэн явдаг кабин бүтэв. Ор хийх гэтэл ноос материал хайгаад болсонгүй. Арес ч гэсэн хамт хонь хайлцаад өөрийгөө хонь гэдгийг марцсан байв. Лупас түүнийг таажиж эхлэхэд ичиж хүүхдээ "Би нэгэнд айл имбер болж чадахгүй" гэв. Лупас ч гэсэн татанж байгаа түүнийг эргэтэй гэдгийг сануулв. Тэгээд энэ машинда Танака гэд нэр өгөхөд аялын машины зар сурталчилгаа гарч эхлэв. Би эзэж анимын дундуур реклам харж байсангүй. Бас энэ машин яагаад ч юм онгоцны хөдөлгүүр шиг сонсогдоод байв. Танака нь өөрийн гэсэн оюухантай байлаа. За тэгэхээр та бүхний хамгийн их сонирхол хүлээж байсан хэсэг болох халуун усны цаг ирлээ. Дина ч удалгүй Аресыг эрэхтэй гэдгийг санав.
Лупасыг харин хоёулаа эмэгтэй эмчин гээд чирж оруулах гэдэг. Лупас харин ямар гинтэн бэлэг энэ хуцсны дотор нуугдаж байгааг олж мэдхээс эргэлзээд байв. Арай ч үү гэж нүдэн анж байгаа алчуураа тогчоод ирэхэд Дина бүр дефолт төрхөөрөө орохыг хүсв. Хэсэг шатар нүүсний эцэст аюулгүй усанд орж чадаад санаа амархад Лупасын нүд Динагийн ярианд биш өөр зүйлд хөрөнгө оруулалт хийсээр байв. Өмнөх газрын тайланд яаж сэрлэн хөдлөөд гаж үйлдэл гаргадаг байснаа сансан ч энэ удаад ямар ч юм өөрчлөлт байхгүй. Босох ч юм байхгүй. Нэг л тийм хоосон мэдрэмж төрж байв. Би одоо ч гэсэн энэ Пимбоёыг ийм эмэгтэйдэг төрхөд нь итгэж чадахгүй. Ингээд буцаад Либраг олох ажилдаа ороход манай гурав пирамидыг ямар том ин гайхаж байв. Энд нөгөө Лупасын булшиг тонхоор ирсэн маш олон хүн байх өгөөд араас энэнд нь ууралж хотыг сүрүүлэхээс тэсгүй сээсэн насгарч байв. Бас энэ бунхан баг данжин болохоор хүчээ сөрхөөр ирсэн хүмүүс зөндөө байв. Тэд нар нь ийм харгас хатуу газар руу манай эд яаж гуруулхнаа орох гэж байгааг харснаа зогсоох гэж оролдоод чадалгүй. Араас нь гашуудад шуцрав. Ингээд яваад ортол Лупасын маш олон орнд бүтээсэн роботын нэг тосож ирээд Лупасыг арээсыг таньсан юм уу хайшаа огт дайрсангүй. Тэгснэ Динаг харснаа. Араас нь хөөж гарваа. Дина ч гэсэн уурлаад яагаад намайг танихгүй байгаа бэ гэд баг Акогийн дараа төрөл болон хувирав. Ийм гутамшигтай төрхийг харсан нөгөө хүмүүс нь ч бүр баатарлагаар орж ирэн багаараа амар комбо хийсэн ч харамсалтай нь големд шалбархаач гаргасангүй. Арээс туслахаар болон ганц зөхиол нөгөө големын төмрийн сэг болгоход хүмүүс шүртэн гайхаад ёо энэ тагжраа ухын чи ямар хүчтэй юм бэ гэхэд Лупас дундуур нь орж ирэн арээсыг эрэхтэй гэдгийг сануулв. Тэгээ энэ багийг танилцуулбал баахан сэтгэлийн хөөрөлтөө гартан тулааны эхний игнэний тулаанчд байв. Манай гурав харин өөрсдөө танилцуулахад Лупас өөрийгөө ранжер гэсэн чинь нөгөө хоёр нь ч гэсэн өөрсдөө ранжер гэж танилцуулв. Яана та гурав ч гуруула ранжер юм уу? Ямар зохион байгуулалт муутай баг вэ? Гэхэд Элви та нар ч гэсэн дандаа гартан тулааных биш дээ гэж дотроо бодов. Ингээд хамгийн дээдлийн давхар дээр гарч чадсан баг дээр очивол ийм эмэгтэйлэг төрхтөр робот тэднийг хатны эрдэнсийг хулгайлахыг ордлож байна гэд юу ч үгүй арчиж хаяв. Манай тарин амар өөдрөг байсан ч големуудыг дийлэхгүй цэцэг алдаж байхад нь Лупас големуудаа унтрааж өгөхөд энэ шонхрын нүд гэдэг баг нь бид нар ийм амархан дийлчлээ. Бид нар чи их хүчтэй юм байна гэд Лупасыг сонирн байдалд оруулсаар Лупас харин яагаад ийм нөхцөл байдалд орсноо гайхаад барахгүй байв. Тэгээд Лупасын ачаар нэг л мэтгэд 106 дугаар давхарт ирж их хаалганы хамгаалагчтай тулахад Лупас угтан очиж намайг таньж байна уу? Хаалганы хамгаалагчаа гэд танихгүй болохоор нь устгаж хайдал хайрын робот дөнгөж таньж эхлэв. Энэ та юу хатанта тавтай морил гэд Лупас яарч дүгнэлт гаргасандаа гимшгэд робот нь тавтай морил хатагтай Лупас гэд танд хэлсээр вэ. Нөгөө шонхрын нүдийн гişүүд ч гэсэн гайхширч та нар чи яг хин юм бэ? Бид нар шиг хөлдөө малууд 106 дугаар давхарт ирнэ гэж хизээч байхгүй. Та нар тусалсан болохоор ирсэн. Ийм хүчтэй роботыг хүртэл ганц найралтаар ялна гэдэг. Та нар яг хин юм бэ гэхэд Лупас танаас тайлбарлах шалтгаан байхгүй. Инээс цааш та нар 1 секунд ч амьд байх боломжгүй. Тиймээс наана хүлээгээд байж вэ гэд ганцаараа яваад оров. Тэгээд энд хэдүүлээ нөгөө хуучирц гэмтсэн робот нь Либра гэдгийг мэдэх ба нөгөөд чинь Лупасыг амьд гарах ямар ч боломжгүй гэд огт таньж чадахгүй Лупас руу дайрч эхлэв. Би яг мэдсэн юм аа. Энэ анима мека роботын төрөл рүү орж байна гэдгийг. Өнөөх чинь тэгсэн чи банцлахаа доороос инвентарид байсан бүх хогоо мисайлдэж явуулаад креатив модоо асаасан юм админ шиг юу нь болоод байгаа нь мэддэхгүй нэлээд амар тулаан болов. Йоо энэ одоо юу вэ? За би лав энийг тайлбарч чадахгүй шүү. Опимений пенүүд атаргаж өгөхээр анимашнтэй байлаа. Тэгээд Лупас түүний дайралтыг тоолгүй алхаж очиод эмчилгээний шид хэрэглэн ийм өрөвдөлтөй төмрийн сэг болсон Либраг бүрэн засварлаж нөлөөнс сасгартал. Ингээд буцаад гараад ирвэл Дина нөгөө шонхрын нүдийн хэдийг толгойг нь аль хэдийн угаагаад өөр дурсамжаар дүүргэн бүр голийлгээд хайцсан байхын тэр. Ингээд Лупасын эрдэнсийн санг лүүдлэхээр яваад очив. Лупас ягаад ч юм ийм их эрдэнэс хараад итгэж чадахгүй бас гар нь нэг мэтгэд нэг алтнаас шүүрээд авчаад гараа удирдах чадахгүй байв. Буцаад хэвэн болсон Либра ч гэсэн бүгднтэй нэвтэй байхаа амлаад бас Динаг танихгүй өөр анимын Ако шиг болгосоор байв. Ингээд дараагийн олж авсан мангас бол 2000 км-ийн зайд байрлах Партинос гээд цагаан далавчтай охин байв. Мөн түүний байрлаж байгаа газар бол Лупасын төрсэн газар бөгөөд Лупастай ижил ийм хар далавчтай хүмүүсийг хөөж гаргаад гэрт нь амьдарч байгаа сурагтай. Ингээд явсаар иймэрхүү далавчтай хүмүүсийн амьдарч байгаа Галал Хорн гээд хотод ирцгээв. Мөн энэ цагаан далавчнууд нь өөр өнгийн далавчтай хүмүүсийг үзий яддаг учраас Лупас гээд хүчрхэг үдирдэгчийг үгсний дараа
хот нь хоёр хуваагдаж расизм хүчтэй явагдаж байхад Мерак гээд бас нэг 7 домогт баатрын нэг нь бүх зүйлийг удирдах, аль болох хэвтэй байхыг хичээж байгаа сурагтай. Бас энэ далавчтай хүмүүс 1500 жил амьдардаг учраас Лупасыг мэддэггүй хүн гэж байхгүй гэж айж байв. Энэ дандаа нисэж чаддаг хүмүүс амьдардаг болохоор ч тэрүү дээш авирч гарах зам нэлээд хэцүүхэн харагдаж байв. Дээшээ нисэж гарах олон сонголт байгаа ч Либра юу ч хэрэлцэлгүй бүгдийг аваад пуужингаараа мангар их дуу шуугантай нисээд очив. Тэгсэн бүх хүмүүсийн анхаарлыг татсан Дина хөлжил үчиж өөрсдөө 8-ачд гэж танилцуулв. Тэгсэн харин нэг хөгшөө ах гэрт нь буудлахыг хүсв. Лупас их нутагтаа ирсэн болооч тэрөө шүн маш хачиргалтай зүүдлөв. Жижигхэн тагжгар байхтай айлын хүүхдүүдтэй зодтолсноос нь болоод аав нь их уралж байв. Ийм сонин хар далавчтай төрснөөс нь болж аав нь маш их хичдэг. Охиноо үзэн яддаг ба ийм харанхуй өрөөнд хорж нуудаг байв. Энэ газар нь ерөнхийдөө дан цагаан далавчнууд амьдардаг болохоор аргагүй биз. Гэтэл нэг өдөр өвчтэй ээж нь ирээд идэх юм өгөөд охиноо өрөвдөөд уйлж гарав. Ингээд ээжтэйгээ жоохон салхи үзээд алхтал аавдаа баригдаад ээж дүүн уралтал тагжгал Лупас урд нь гарч ирээд дахиж ээжийг би тань зодуулахгүй гэтэл ээжийнх нь өвчин сэдрэн газар сөхрөн ажваа. Чамуугаас олж ээж чи ийм өвчтэй байгаа юм штэ гэд хар далавчтай сармагчинг цохиод унгав. Ээж нь юу ч хэлж амжилтгүй аавд нь чирэгдээд явхад Лупас бороонд нэгсэг хөвтөд далавчны өнгө жоохон өөр гэд ингэж их гадуурхагдж байгаа мó ийм шудраг бос ертөнцийг би өөрчлөх болно гэд гэрээсээ тухтаж моргоос оргосон цогцос шиг ой дундуур орилж давхиад эзэн нэг өдөр ээжтэйгээ ад жаргалтай амьдрахын тулд буртаас ч илүү хүчрэг нэгэн болохоор шийддэг. 今はまだ弱くて未熟だけどいつか母さんを連れて強くなりたい. Ингэж зүүднээсээс ирээд манай хүн би чинь Лупас биш. Гэтэл ягаад түүний тухай зүүдлэгдээд байгаа юм бэ? Хэрвээ энэ ертөнц толон биш жинхэнэ ертөнц юм бол энэ биенд нь байсан Лупасын сүнс яг хайдсан байх уу гэд шүн дунд үзлийн царайтай босч ирв баахан бодож суув. Маргааш нь манай эд энэ хотын нөхцөл байдлын тухай мэдээлэл цуглуулахаар тарж явцгаав. Ингэж яваад хотын түр түрхтээ бүр яагаад ч цогцооргүй нэгэн сүм олж хараад гайгаад яваад ортол өөрийнх нь хөшөө байхан тэр. Яасан бэ гэвэл өнгөт далавчтангууд өөрсдийнхөө энэ готомшиг далавчнаас болж гадуурхагдж нуугдаж амьдардаг байхад Лупас гарч ирэн бүгдэнд нь эрх тэгш хандаж тэдэнд итгэл дүүрэн амьдрах боломж олгосон тул түүнийг бурхан шиг шүтдэг гээд энийг гаж домтон тайлбарж өгөв. Энэ үед Либра буужин хотыг бүрэн ажиглаж нэгэн танихгүй гадны сэжигтэй хүн зогсож байгааг харан түүнлүү дайрах бэлтгэлтэй болж байхад бүр энэс илүү мангар сэжигтэй чөтгөр хүний төрхөнд хувиран явж байгааг хараад түүнийг эхлээд зохицуулахар болов. Тэгэд нисэж очиод "Хөөе чи ярэмэн мэддэггүй нус шиг үстэй чөтгөр эндээс сүлээ авчаад ирсэн газар руугаа сурсан тугаадуулаад боцохгүй бол би хатагтай Лупасын дагуул гаригууд ямар их хүчтэй байдгийг харуулна шүү" гэхэд энэ хилээд байгаа дагуул гаригуудыг олж мэдхийн төлөө бүхнээ зориулахар шийдэн тулдаж эхлэв. Энэ үед арай сарин Эмород баахан төөрж яваад нэг ийм сонин газар ирээд хэн нэгний өрхөнд орсноо мэдэв. Энэ бол Айго Керос гээд Лупасын бас нэг туслах Айрисын найз байв. Түүний хувьд Лупасын өшөөг авахын тулд бас чөтгөрийн айрамд илсэн болохоор Айрисыг яагаад чөтгөртэй нэгдэхгүй байгааг нь гайхаж байв. Энэ үед хэдүүлээ Мерак гээд энэ хотын хаан бөгөөд домогт 7 баатрын нэгийг олж харах ба баахан цагаан далавчнууд тойроод суудгац. Энэ муусан гаж өнгөтэй далавчнуудыг зүгээр амьд байсныхын төлөө шийтгэхэд өгөөч гэд яа гинөө бүр мөрөөрөө байж байгаа нөхдүүдийг хотоос нь хөөж гаргуулахаар ятгаж байна шүү. Уул нь энэ Мерак биш дээ. Лупасыг өгсөний дараа энэ хотыг өнгөт далавчнуудад зориулж бүтээсэн юм байна л та. Цагаан далавчнуудад биш. Тэгээд яг нөгөө Лупасын нэг туслах ирээд цагаан далавчнуудыг гэрээс нь хөөж гаргахад очих газаргүй болсон энэ золбин цагаан тагтаануудыг халуун дулаанаар хүлээгээд авсан чинь гарууд харин яванда давраад бүр төрлөх орчин суугчдын хөөгöd байгаа юм байна л да. Ядаж байхад Мерак нь хүртэл цагаан далавчтай учраас энэ цагаан далавчнууд ингэтлээ давраад байгаа юм байж. Манай хүн ч яг бүр хаан ухсаатай ирнэ Лупасыг үнэн голоосоо биширдэг. Түүний тэр их сэтгэлийн хүчийг батан баширдаг байв. Ядаж байхад бүр Лупасыг алсан 7 баатрын нэг болцсон чинь нөгөө өнгөт далавчнууд нь хүртэл түүнийг үзэн яддаг болцсон байна. Гомон хэцүүхэн нөхцөл сүүлийн 200 жилийг өнгөрөөжээ. Ингээд Либра дээр очтол аним андуурсан манай хүн Мека тулаана хийсэр байв. Харин Айго Керос Арисыг буцаад чөтгөрүүдтэй нэгдэхийг хятгсаар л тэгсэн Арис Лупасыг эргэж ирсэн тухай үннээ илчлэхэд Айго Керос ч гэсэн итгэж чадахгүй баярлж байв. Даанч хүмүүсээс болж Лупас өгсөн тул хүн төрлөختүүдийг устгаж өгөө болохоос нааш эзэнтэйгээ нэгдэж чадахгүй. Дахиж хатагтай Лупасыг хүмүүсийн гарт алдмааргүй байна гэж хэлв. Тэгэж чулаагүй Меракийг хөнөөж бас энэ хүн төрлөختнийг устгаж хамгийн сүүлд нь чөтгөрүүдийг ч гэсэн Лупаст өргөл болгон барих болно гэд бүрэн утгаар нь хорон санаатай хүн болсон байх шүү. Ингээд хорон санаатай ганц донтныг явсны дараа Арис ч гэсэн Лупасыг үзэн яддаг тэр цагаан далавчнуудыг алхахаас тэсч чадахгүй байв.
Дина харин нэгэн с ิจ гтэй нөхөр олж хараад яваад очтол өнгөт далавчнуудыг үзэн яддаг нэг бүлмийн тухай олж мэдээд энэ Меракан огт хөдлөхгүй байгаа болохоор эдгээр өөрсдөө өнгөтнүүдийг хөнөөх төлөвлөгөө ярьж байгааг сонсов. Нэг гэсэндөө Меракас нууцаар өнгөтнүүдийг алхаар төлөвлөж байв. Уул нь энэ нөхдүүд туслахаар бас нэг том бүлгэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи тэднийх нь ил чинь одоо л ирээгүй байв. Тэгсэн нөгөө ил чинь Лупасын бүтээсэн роботын жорлонд бүксээ харьцуулаад аргагүй ирэхэд зүхтаж алга болгоход харин Либра болохоор түүнийг тулдах арга болон бүх мэдээллийг авсан тул дараагийн удаа дахиж таарвал зүйл дуусгахаар хэмжээнд хүрсэн байв. Уул нь нөгөө чөтгөрийн хааны 7 генералын нэг юм байна л та. Тэгсэн чи Либрад бүксээ харьцуулсан. Тэгээд манай хэд бүх мэдээллээ солилцоод юугүй эртний дан эхлэх гэж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд энэ өнгөт далавчнууд Лупасыг шүтдэж байгааг сонсоод тусгууд нь бүр тэгвэл бид нар ч эргэлзээд авах хэрэггүй юм биш. Өнгөтүүдийн талд оръё. Над цагаанууд чи бүгдийг хүүс дэмтрээ гэв. Гэхдээ Лупас хэнийхэн ч талд оролгүйгээр эхлээд илж болж ирээд байгаа гаж донтой чөтгөрийг барьж авахар болов. Харин өнөөх хэрэгээ эзэн чинь ганцаараа биш бөгөөд бас нэг тасархай бүр тасарцсан амтнд дээрлэхүүлээд нэр хүндэн гэж бүр шал арчиж байдаг шүү. Ингээд буцвал Лупас Либрад зориулж баахан сум хийж өгсөн чинь нөгөөд чинь хормоогоороо зүгээр чингээгээд авахд Лупас бүр гайхаад эн чинь физикийн хувьд ямар ч боломжгүй шүү дээ гэд амаа ангав. Гэхдээ гинтгэн Либра маш цочрдуулсан мэдээ илв. Энэ ерөн энэ Динагийн шилжих чадвар энэ ертөнцид огт байдгүй ид шид болохыг илв. Лупас ч гэсэн гинт санаж хөөе байцаараа энэ тоглоом чинь тим ид шид байхгүй штий. Би яага одоо болтол жирийн зүйл шиг тоохгүй явсан юм бол яаж Дина телепорт хийж чаддیں۔ Ерөн өмнө намайг тоглож байхад тэр чаддгүй байсан шүү дээ гэд. Тэгээд амж байгаад хоёр гар Динаг барьж аваад баахан байцааж гарваа. Тэгтэл яг үнэндээ телепорт хийхийг нөгөө Лупасыг дуудсан гарч гисэн хийж чаддаг байсныг санаж тэр муу эльф өөр ертөнцөөс намайг хүртэл дуудаж чадчих байхад Динагийн телепорт хажууд нь ингийн мэт санагдав. Бас Дина бүхэл бүтэн 200 жил тасралтгүй өөрийгөө сайжруулж үхтлээ хичээсээр ашгүй юм хүчрхийг болж байхад Лупас ядаж нэг ч удаа түүнийг магтаагүй тэрч байтугай ингэж сэжиглсэнд үхтлээ гомдов. Тэгээд бас Дина хүчтэй оюун ухаантай үнийг телепорт хийж чаддгүй ч гэсэн Либрог робот болохоор шилжүүлж чадах тухай сануулж Лупасын ордонд очиж нөгөө нэг нүүлгсэн баахан алт эрдэнсийг зэксэлэхэд Либрагаас тусламж гуйв. Либрагийн үзэж байгаагаар тэр 10 минут алга болох хооронд чөтгөрүүд дайрах магадлал 4% учраас битгий санаа зов гэд Динагийн порталд оров. Гэтэл юун 4% гэж тэр даруул дайралт эхэлж нөгөө Айго Керос ч бүх далавчнуудыг улаарсан бухшиг болгодог маш том хэмжээний ховсдох шид бүхэл бүтэн хотод хэрэглээд авваа. Улангассан далавчтангуудын үзэн ядалт бүр дээзэгтээ хүрч иргэний дан эхлэв. Айго Керос ямар амархан дайныг эхлүүлсэнд нөгөө гаж дантан чин гайхаад ганцаараа дээвэр дээр инээж байхад нөгөө Динатай хамт явах байсан Либрас чин гинт гарч ирэн зугтах гэсэн талхарыг мэдээ алуулагчаар буудан баахан мисайл харуулж явуулав. Нөгөө чөтгөр чин памперсаа солиулж байгаа хүүхд шиг хаасаагүй шидэгдэж бүр хоолоогоо боолгуулан ичвэртэй нарахгүй сүүлээ авчин алуулав. Ариас харин Айго Керос дээр очин түүнийг зогсоохын тулд хонь ямаа хоёрын тулаан ивэ. Нэрэнгээс Ариас бол хонь харин Айго Керос болохоор ямаа шүү дээ. Бүр сарны ямаа гэд бүх скил нь хүртэл сартай холбоотой юу. Ариас Айгог нэвт мөргөөд ялчлаа гэд бодоход жинхэнэ Айго түүний дээрээс ултаа чаржлаад яг Ариасыг хумхын тоос болгоход Лупас гарч ирэн зогсов. Лупасыг харсан Айго Керос нэлэх амтэн шиг уйлж эхлэв. Одоо хүртэл гаргаж байсан тэр чөтгөрийн эзний ороо чи хайчваа. Бүр сад тавиад зогсдгүй шүү. Лупас аргагүй ирэхэд Айго Керосыг аргатаж сайшаагаад энэ ховсдог скилээ болиулахыг тушаахад одооноос эхлэн чөтгөрүүд биш би харин танд зүтгэнэ гэд дуулууртай наргагүй Айго манай тал болон нэгэн антик өвгөн болж хөөрөв. Тэгээд Лупасын зүүдэрлүү яваа ороход Ариас харин гомдолтой наргагүй. Чи ч одоо хамаа гуйхад болохгүй байсан штэ гэхэд Лупас харагдав. Ингээд Дина хурж ирэхэд манай хоёр Динаг айгүй бол танихгүй бах та гэсэн чинь нүүдх чинь та чи нөгөө хамттай баг нэг зүйл боллоо нуугдаж чаддаг хатантны зөвлөхүүдээ гэд таньж байв. Лупас ч гэсэн итгэж чадахгүй байхад Дина харин ингээд нөгөө гачнтан дээр очивол хин нэг намайг авраад өгөөч. Яаж би Либрагаас амьд мэд зогтох вэ гэд дуусаагүй байхад толны тусгал нэгэн хүн хаалганы хажууд зогсож байгаа. Либра бүр гарыг зүрхээр нь явууллаа. Араас нь удаа дараалан гарч ирсээр бүр хэдэн ч удаа зугцсан Либра түүнийг олсоор юу л хийн очих газрын бүгдийн тооцоосоор бууж өгөхгүй бол чам дээр цөмөн зэвсэг хэрэглэн шүү. 10, 9, 8, 7, 6 гэж тоолж гарав. Бүр галзуурлынхаа ирмэгт ирсэн нусан чөтгөр бууж өгөв. Өмдөндөө шээгээд усан далай болсон чөтгөр юун Либраг сонсох. Ингээд хаан тулсад яг дай эхлэх гэж байхад Мерак гарч ирэн болцгоо хөлдөө малнуудаа бид нарыг ингэж байлдахыг чөтгөрүүд л хүсэж байгаа гэд тайвшруулахыг нэгтгэхийг оролдож байв. Түүний нэг далавч байхгүй болсныг харсан Лупас
чөтгөрийн эзэн түүн ч ихсэн хараад хийснийг ойлгов. Нэг далавчгүй байна гэдэг далавчнуудын хувьд бол үнэхээр гутамшиг байв. Энэ үед нэгэн пуужингийн жимээ сонсогдох ба Либра тэдний өмнө газартан өөрийгөө бас нэг өөр нэрээр танилцуулахад өмнөх нэрийг санаж байсан нөгөө хотын иргэд гайхахад Либра бандаж өгөн би ч бас ийм хоёр нэртэй байхгүй юу гэд ятгаж гарав. Байцаараа чи чинь нөгөө гэхэд Либра би бол зүгээр л дамжин өнгөрч байгаа голем байна гэж амын хаг дарав. Дина хүртэл нөгөө маш ховор телепорт хийх чадвараараа бүгднгийнх нь өмнө гарч ирээд бүгдэнд нь энэ дан ялварлан гадуурхалт энэ чөтгөрийн генералын хийсэн зүйл шүү гэд бүх бурууг хөөрхийн муу нусан чавхууд тохоход нөгөө өөрт нь туслах хэрэгтэй байсан бас нэг эмэгтэй чөтгөр Либраг 10 минут аргалах тийм ажилтай байсан бич яагаад чадаагүй бас энэ охин яагаад ийм с ิจ гтэй инээмсгэж байгааг харан бүхнийг ойлгож Динаг алах гэтэл Либра зүрхэн сөлбөв. Усны альчуур тэгээд Лупасын амьд гэдгийг бас тэднийг хамт явж байгааг мэдэж байсан болохоор тэдний нэг Дина яг үнэндээ өөр хүн гэдгийг манай эдэд дэлгэх гэтэл тэр даруй Либра талуулав. Ингээд маш том твист ирв. Түрүүний харсан эмэгтэй чөтгөр яг хэн байсан бэ? Дина бас хин юм бэ? Яагаад ямар ч хүний тархийг угаах бүр шинээр ой санамж бичих чадaltaй бас энэ ертөнцид оршдгүй телепорт гэх чадвартай хүн яагаад зүгээр л тавилга болж Лупас зүтгэж байсан юм бэ? Жинхэнэ Дина болно шүү дээ. Жирийн хүнээс ялгаагүй сул ороо байх хэвээр. Тэгтэл энэ Дина болохоор бараг Лупасын 12 туслагтай энэ тэнцвүүс хүчтэй байна шүү дээ. Юу ч гэсэн дайн амжиж Мерак ч гэсэн манай эдэг ордон дөрөв. Лупасыг аль хэдийн таньсан байх ба үхлээ гимшиж бараг зүрхний шигдээсээр явах нь холгүй байв. Тэгтэл Лупас тэсэлгүй маш их ууралж чи миний ялагдал алдаа байсан гэх гээд нү? Чи намайг дэлхийг дөргөөж байсан Лупас Маплыг ялсан хүмүүсийн нэг өөрөөрөө Барт чи дэлхийг аварсан баатар шүү дээ гэд уурлахад 200 жилийн дараа ч гэсэн хүчрэг хിവэр байгаа Лупасыг харсан Мерак өөрөө ирэхгүй сад тавин биш ирэхэд чи аргагүй миний шүтдэг эмхтэй гэхэд Лупас чи бол намайг ялсан баатраа энэ улсыг зохицуулах нь чиний чигчэн урууны ажил байх ёстой шүү дээ. Дахиж надад ийм ялагдал битээ харуулаарай гэж хэлээд баатарлагаар яв. Ингээд явж байхдаа одоо нэг янз янзын яриа ярьж хагаад Либрагаас Лупас ямар нэгэн зураг авсан уу? Зураг дарж чадсан уу гэд асуухад бүгд л зураг гэж юу вэ гэж асуув. Лупасын толгой энд ирснээсээ хойш хаяа ингэж хатгаж өгдөг ба анх дөнгөж ирээд Динатай уулзахад Дина ягаад ч юм зураг гэдэг үгний тухай мэдэж байсныг санан Динатай тусгаалцлан уулзаж асуухаар болов. Харин энэ үед хаан тордонд нөгөө цагаан далавчнууд дахин хаанд гомдлож эхлэхэд Мерак харин уурлан та хоёрт хэн ярих зөвшөөрөл өгсөн? Та нарын эзэн хаан үргэлж зөөлөн хандна гэж бодсны чирэггүй шүү гэд ашгүй нэг сэргэж Лупаст юу чадхаа харуулахар шийдсэн байв. Мөн бид нар нөгөө Долоонбаатарын амьд үлдсэн Мегрет Меракийн найз болох сүүлийн баатар цус сорогчийн хатан гэдгийг мэдэх ба энэ бүх хачирхалтай дайн тулаан Лупасыг эргэж ирсэн тухай сэжиг өгч байна. Хэрвээ үнэхээр амьд бол одоо л хоёулаа хүчээс сорьё Лупасаа андаа гэж хэлж байгаа тасарсан цаашаа вампиртай хэдүүлээ танилцсан аа. Лупас дээр эргээд очивол анх байна штэ те. Анх ирэхэд түүний ордон бүр тоосондоо дарагдсан. 200 жил юу ч хүн байсан шинжгүй байсан байтал яаж Дина тэнд 200 жил намайг хүлээсэн байх вэ? Чи яг хин юм бэ? Миний мэддэг Дина биш үсттэй гэхэд тийм ээ. Таны зөв. Би Дина биш гэв. Тань тийм NPC байсан болохоор би түүний дүрд хурсан юм гээл. NPC гэдэг үгний тухай хүртэл мэдэж байв. Анх арайстай уулзахад намайг санаач гэж гуйж байхдаа ховстож өөрийнх нь тухай худал ой санамж суулгасан байв. Ер нь л Динаг танихгүй хүн болгонд л намайг санаач гэж гуйж байхдаа ой санамжинд нь өөрийнх нь тухай мэдээлэл суулгаж байсан болж таардаг. Тиймээс харин Либраг голем болохоор ганц удирдах чадахгүй гэж хэлв. Тэгэд Дина яг хэн байсан бэ гэвэл залах үргэдэх юм. Энэ юу гэсэн үг юм бэ? Ойлгодгүй. Бета тестер гинүү. Товчхондоо тест хийхээр ирсэн бас нэг тоглогч бөгөөд тэрээр шинэ апдейтер нэмэгдэж байгаа хагас эльп гэдэг шинэ төрөлтөн бөгөөд яг үнэндээ чөтгөр хүртэл болж чаддаг Лупастай ижилхэн 1000 левелтэй тоглогч байв. Түүгээрч тутахгүй өөр шиг нь хоёр дагуул гарагтайг нь олж мэдээд Лупас атаархав. Дина тэр тариудаад барьерийн шид хэрэглэн Лупасыг бусдаас нь тусгаарлав. Тэгэд бас Динагийн тарилтууд Лупас тоглоом төдий байсан тул эргүүлээд хэдэн зуун сэлмээр харуулхад тэр нь порталтай оруулаад буцаагаад Лупас руу харавхан тэр телепорт хийх чадвараараа энэ тэндгүү шилжээд барьдаж өгөхгүй байлаа. Тэгэл Лупастай тулдаж тоглолцсондоо тэсгүй бүх ойгоор нэг шингэн юм цацруулав. Энэ шээс байлгүй дээ те. Хэрвээ шээс биш бол өөр юу ингээд чадхаараа хичээсэн ч Дина бол шидэндээ илүү гаргууд учраас гардан тулаанд Лупасын хаач хүрсэнгүй. Тэгээд ярианы жицүү хэрэглэн Динаг өөрийн тал болгох гэтэл бүр уурлуулад орхив. Тэгснэ Дина хиймэл солир телепортлон далавчнуудын хотын дээр авчирхад Лупас Сайтамаг яаж бүхэл бүтэн солир ганц зогсныг санан өөрөө ч гэсэн хиймээр санагдаж
ганц өсөглөн салтайдан нүгт гарав. Ашгүй нэг ялагдсан Дина бууж өгөн ярианы цэцүү хэрэглэсээр түүний дайсан биш гэдгийг ойлгон эвлэрлийн цэцүүгээ хариу хэрэглэв. Ингээд ашгүй нэг учраа ойлголцоод одоо л нэг партнерсыг олж авах нь гэтэл нөгөө Лупасыг өөр ертөнцөөс дуудсан гарууд нь штэ. Энэ удаа Баатар дуудаж чадсан гэдгийг Айго Керосоос олж мэдэв. Тэр Баатар нь бас л Японоос ирсэн цагдаа болохыг хүсдэг ахлах ангийн сурагч байв. Энэ ертөнцөд ирээд нэлээд удсан тул одоо нэгэнт чөтгөрийн эзнийг ялах аялалтаа гарах цаг болжээ. Даанч түүний багийнх нь ийм хүний хэлээр ярьдаггүй бар, үслийн царайтай мангас, бүтэлгүй эльф, бас бүлт үсэрсэн шидэт өхөн идрээс бүрдсэн ямар ч найдваргүй баг байв. Даанч энэ Баатар энэ тухай анзаарсангүй. Тэгээ бүр хот даяараа л манай хэдийг дэмжиэд сэтгэл хөдлөлгээд бүх юм нь тулах цэгтээ тулчаад дүрдээ итгээд баяр хөөртэй нарахгүй гараад иртэл хэн үлээж байсан гэж. Бакана. Арете. Сонна кототте. Эслэн дүрмгийлэгч Лупас Мапал болон чөтрийн эзэн Орм нар хүлээж байв. Ягаад энэ ертөнцийн хамгийн хүчтэй хоёр хүн энд ирсэн бэ гэвэл чөтрийн эзэн биш тий. Энэ ертөнцид энэ шинэхэн дуудагдсан ирсэн Баатрыг алхаар очих байх гэсэндэ манай Лупас тэр Баатрыг хамгаалахын тулд очиж байгаа юм байна л да. Харин чөтрийн эзэн Баатрыг хөнөөх огт сонирхолгүй өгөөд Лупасыг энэ Баатрыг хамгаалахын тулд ирэх байх гэж таамаглаад Лупастай уулзахын тулд иржээ. Ингээд чөтрийн эзэн өөрийгөө танилцуулах төдийдл түүний хакийг дийлэхгүй бүх зөвхрөн очив. Лупасын ээлж болон өөрийгөө танилцуулах гэтэл тэнгэр харанхуулж нөгөөдүүл чинь бүр хэвдэж ирээл хөдөлж чадахгүй болов. Харин манай хоёр ийм хүчтэй хүнтэй таарсандаа төвчж чадахгүй өөрсдийнхөө хүч чадлыг сорихын тулд тулдаж эхлэв. Хоёр бульдозер хитрхи хүчтэй байсан тул Баатрын сквад юу болоод байгааг нь ойлгож чадалгүй хорхоос авчиг амь тэмцэж байв. Ийм хүчтэй хүмүүсийг бид нар яаж дийлэх юм? Ямар ч боломж алга гээл. Харин манай хоёр хоорны бульдозер галзуу тулаанаа хийсээр л. Энэ үед хэдүүлээ One Punch Man-ы санхүүжилт хаашаа явж орсныг мэдэх болно. Домогт анимыг санагдуулан гайхалтай тулаан болж өнгөрөв. Гэхдээ эцэст нь чөтгөрийн эзэн тулааныг зогсооход Лупас харин маш их даймаж авснаа анзаарч түүнийг ялж чадахгүйгээ ойлгов. Чөтгөрийн эзэн харин 200 жилийн өмнө Лупасыг ямар хүчрхэг дарангуулагч байсныг хэлж яагаад бүх хүчийг гарахгүй байгааг нь гайхав. Манай хүн уул нь чадхаараа л тулдсан болохоор Лупасын биед орсноос хойш ийм их сул дорой болсон байж магад гэж гайхаж байв. Гэхдээ чөтгөрийн эзэн учир зангилаасыг тайлж энэ бүхний ард магадгүй сахиусан тэнгэр байгааг ойлгон бүх чөтгөрүүд яагаад хүмүүслүү дайрдгийг мэдхүү. Энэ бол сахиусан тэнгэрийн зохиосон зүйл. Чөтгөрүүд биш те хүмүүсийг алж хөнөөхгүй бол энэ ертөнцийн оршин тогтнох боломжгүй. Энэ бүх ид чид тэр их үхэл хагцлаас үүсдэг юм аа. Тэгээд энэ чухал үүрэгт зориулж сахиусан тэнгэр намайг зохион бүтээсэн. Гэтэл хамтдаа энэ сахиусан тэнгэрийг зогсоочгоё. Яг энэ дайсны талчаа сахиусан тэнгэр шүү дээ. Хоёулаа биш гэж санал болгох гэтэл Дина болон манай хэд гарч ирэн зогсов. Лупасыг сонсохчгүй аваад зогтцгаав. Ингээд чөтгөрийн эзэн ч гэрлүүгээ харж Баатруу тарин газар сөхрөө очив. Тэгээ бүр нөгөөд бүрдүүлсэн багийнхан зарим гишүүн нь зугтаж алга болцгов. Хоёр ороон орсон бухын тулаан хитрхи харгас байсан бололтой. Хаан эзэнт нь ч бууж өгөлгүй. Түүнд шинэ баг бүрдүүлж өгөв. Тэгтэл манай Ганц ах сонхогдсон байв. Бас нөгөө Лупасын пирамидуудыг тонсон гээд алдар нэрт гараад байгаа шонхрын нүдийнхэн үртэл ирсэн байв. Тэгээд хамгийн гол нь штий. Эзэн хаан өөрөө хамт уулдахаар болж би эзэнт гүрэндээ өөрийнхөө ямар хүч чадалтайг харуулж бас залуу нас шигэ баатарлагаар тулдана гэхэд цэргүүд нь арай хитэрлээ гэж түүнийг галзуурч гэж удан барьж авах гэтэл хаан задлтаж эхлэв. Аргагүй ирхэн түүнийг хүлж баглаад аваад явхад нөгөө ээлт нөхөрч манай хаан мундагөө инглээгээд биднийг огт шийдэхгүй. Ийм хий юмд муухай зан гаргадаг нь манай хаан лав биш гэд бүгдэд нь хүчит Баатрын шинэ багийг танилцуулж бүх баяр наадам дахин эхлэв. Энэ үед харин манай эд ашгүй төрөлх нутагтай ойртож Партеноос яаж 200 жилийн турш Лупасын энэ төрөлх нутгийг харж хандаж байгааг хэлж бахархацгаав. Ямар ч асуудалгүй орж хаалган тогшоход нэгэн хөөргөн далавч төхөн ухтаж аваа. Гэтэл Айго Керос манай Лупасыг маш соёлгүй үлээж авлаа гэд уурлахад Лупас хариу барьж амбардаад энэ өхнөөс Партеноос хаана байгааг асуув.
Тэгтэл биш дээ. Түрүүнээс хойш энэ охиныг Партенос гэж заагаадсан. Яг үндэ энэ охин Партеностай хамааралгүй хүн болж таарав. Зүгээр түүний шав гэх юм уу? Тэгээ ярилцаж байх үедээ Дина маш том аюул олж анзаарав. Хаттай Лупас энэ охины характер чинь надтай усны тусал шиг бүр надаас ч илүү хөөрхөн юм бэ. Энэ байдлаараа би хүнд анзаарагддаггүй дүр болох нь гэд хуцтай царай гаргахад Лупас хараа. Чи ч угаасаа тийм байсан штэ гэд ягаа өстэй охинд ялагдав. Тэгээд нөгөөх чинь Партеносыг зааж өгөхөд манай эмгэн айл хэдийн хадан гэрлүүгээ ташууртаа алга болсон байв. Түрүү жил амтрахын идэж байсан жимсэндээ гороогоод гахаж өгсөн гинэ. Партенос нь яг үнэндээ ямар нэгэн ид шидийн амтан биш, зүгээр жирийн хүн байсан болж таарав. Гэхдээ энэ газрыг бүрсэн авраг том хамгаалтын бэрээр яагаад түүнийг өгсөний дараа ч гэсэн байсаар байгааг нь гайхахад эмгэн Партеносын сүнс хаяа гарч ирж бэрээрийн шившлэг хийдэг гинэ. Даант саяхан нэг шившлэг хийсэн болохоор ойроо эдэн сар гарч ирэхгүй байх гэхэд Айго Керос нэг санаа сэдэн түүнийг хүчээр гаргаж ирэхин тулд хамгаалтын барьерыг эвдий гэхэд байж л та гэд Лупас орилж гарваа. Ажлаа дуусгасан Айго Керос Лупасаар магтуулах гэхэд түүнд дууралсан байв. Тэгээ өдөржин шөнөжин хүлээгээд гарч ирсэнгүй. Эмгэн чавганц өөд болж тээ гэд харин Лупасын ээжийн шарил ойрхон байгаа болохоор нөгөө Танакаг чин онгоц болгож хувиргаад Лупастай хэдүүлээ нөгөө гэрлүүгээ нисцгээв. Энд манай хүн дурсамжуудаа эргэн санаж ямар их гадуурхагддаг байснаа хэлэхэд манай эд төвчж чадалгүй. Манай эзэнтнийг яана гинэгээ бөө уур болоход Лупас бүгдийг номонд нь оруулав. Тэгээ өөрхөн гэрээг танилцуулахад та ч ийм гоё орд харшид амьдэрдэг байсан юм гэсэн чи. Би яг үндэ энэ гэрлүүгээ 2-3 удаа орж үтсэ. Яг миний гэр бол энэ хажууд нь энэ тагжгаар амбар гэхэд бүгд дахиж өстө төвчгийн аргагүй ууралж эхлэв. Тэгсэн бүгд хийм харцгааж нэгэн охин гарч ирэн яг хөгшөө эмгэн шиг салчиж гарваа. Тэгээд Лупасаас янз бүрийн юм асуугаад та яагаад ой санамжаа ингэ зарим нь алдсан байгаа юм бэ? Ямар зоригтой та дэлхийг эзэлж байсныгаа санаж гэнэ үү гэд хоёулаа өөр газар очиё. Би танд бүх юмнууд чинь сануулж өгье. Энэ бол Сахиусан тэнгэрийг хамгаалагч домогт 5 лууны нэг сүүрлийн бурхан гэгддэг 5 лууны нэгийг харуулв. Хэрвээ энэ нөхөр гүн нойрноосоо сэрвэл Лупас үртэл түүнийг дийлж чадхааргүй тийм асар хүчтэй болохыг тайлбарлав. 200 жилийн өмнө энэ 5 луу нойрсож байгааг олж мэдсэн Лупас тэднийг хорихын тулд өөрийн 5 туслахаа луу болгон дээр харуулаар томилсон байв. Тэд нар нь одоо ч гэсэн энэ зохих газартаа үүргээ биелүүлсээр Лупасын зааврыг дагсаар байхад даанч одоогийн энэ Лупас энэ тухай огт мэдэхгүй мартсан байв. Үүний дараа ээжийнхээ шарилыг ирэхээр очиж гүн бодолд автан магадгүй ингэж их Сахиусан тэнгэртээ тэмцэж байсан Лупасыг зогсоохын тулд намайг Лупасын биеинд оруулсан байх. Би бол онцгой дуудагдсан ямар нэгэн хүн биш, харин Лупасыг сул дорой болгох гэсэн нэг арга үйж магадгүй гэд өөрөөсөө хутран эпизод 1-ээс эхлэн одоо хүртэл яг л Сахиусан тэнгэрийн төлөвлөгөөний дагуу явж байгаагаа ойлгон одоо л бүх зүйлийг гартаа авахгүй бол түүний нэг хүүхэлдээ болж жинхэнэ Лупасын хүсэл мөрөөдлийг нурааж энэ ертөнцийг Сахиусан тэнгэрийн гарт оруулах тухай ашгүйнийг ойлгон жинхэнэ Лупасын хийхийг хүсэж байсныг хийж Сахиусан тэнгэртээ тэмцэхээр хатуу зориг тавив. Ийхүү аниме маань эхний удирал дуслаа. Маш их юм бодоход хүргэсэн сонирхолтой аним байлаа. Тэр яриад байгаа Сахиусан тэнгэр нь Динал байж таарах бах. Яагад гэвэл түүний хийж байгаа бүх үйлдэл яг л Сахиусан тэнгэр юм шиг байсан. Хэрвээ та нарын аниме үзвэл энэ Дины ямар сэжигтэй гар гэдгийг ойлгоно. Гэхдээ үгүйч байж магадгүй. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай Fortress шүү да.